За сайн байцгаана уу манайхан. За өнөөдөр хэдүүлээ poster collection нэг болно. Үний хувьд бол Stop it! What are you doing? за тэгээд дотроос нь мэдээж Mega Lucario promo card 17 евро. За тэгээд энэ карт юу айгуу дэж гоё карт шүү. За тэгээд мэдээж дотроос нь 10 ширхэг Ascended Heroes booster pack гарч ирнэ. Тэгээ яга poster collection бэ гэх юм бол мэдээж дотроо маш том poster. За тэгээд хэдүүлээ эхний booster pack нээж үзье. За тэгээд мэдээж хэдүүлэнгийнх нь ганц хайж байгаа үгүй хоёр хайж байгаа карт бол мэдээж би та нарт дээр юм бичлэг shorts дээр үзүүлсэн Pikachu Mega Gengar 2 байгаа. Үний үед угаасаа яг адилхан та бүхэн мэдж байгаа. Ерөнхийдөө бол 1300 евро хайж ийна л гэсэн үг. Тэгээ яг ингэ бодоод үзэхээр бас нэг талаараа gamble гэдэг нь бол тодорхой. Тэгтээ ер нь бол хобби юм да. Хоббигоо буруутгачлахгүй. За тэгээд одоохондоо ингээ юм гарч ирэхгүй. Тэгээ ер нь юм гарч ирэхгүй. Booster pack-уд багасаад тахаар ингээ цаанаасаа түгшээд ингээ юу яах вэ? За ямар хэрэггүй авчвуу, хайр мөнгөө гэж бодож жагаад ингээд EX гараад ирэхээр бүр гутраад би ер нь EX-т жоохон дургүй. Ер нь бол уусаа Pokemon ээж байгаа хүн болгон full art эсвэл gold card. Тэгээ gold card гарч ирнэ гэдэг нь бас амар хүндрэлтэй. Тэгээд 3 карт үлдлээ. Тэгээд хэдүүлэнгийнх нь мэдээж хамгийн үнэтэй гаргаж ирсэн картаар энд та бүхэн харж байна Metagross тийм ээ ёо. Ингээд нэг ийм 100 хэдэн евроны карт гаргаад ирэхээр бүр ингээд цаанаасаа ингээд баярлаад авсан мөнгөө бодоод ингээд за ашигтай юм шиг байна. Дээрээс нэмээ карттайгаа олчлоо гэж бодохоор бүр ингээд цаанаасаа үеиг ингээд унтахад хүртэл нэг тухтай гэж юу. Тэгээд хэдүүлээ ер нь Ascended Heroes-ийн бүх төрлийн ETB болон боксуудыг цааш та нээн баярлаа.